Hey guys, Матшиг байна. 13 дахь C++ параметрийнхаа тавтай морил. Өнөөдөр бидний сурах зүйл болохоор ямар нэг array гэж нэрлэдэг шинэ дата төрөл сурах болно. Одоо бид нар баг дата төрлүүдээ баг сураад дуусч байгаа гэж хэлж болно. Одоо маш цөөхөлдсөн байгаа. Юу ч ихтэй одоо би код ашиглая. Main cpp file load standard io.h int main. Alright, int argc argv return 0. Өмнө нь бид нэр үзсэн одоо ямар дата төрлүүдээс одоо хамгийн сүүлд харахад бол би баахан сайзнууд үзсэн байсан хэмжээнүүд. Одоо char гэдэг бол 1 байт хэмжээтэй компьютер дээр хадгалагддаг бол 1 байт. Упс. Short тэнцүү 2 байт ч юм уу. Тэгээд int 32 бит дээр бол 4 байт. Int 64 гэж бас байгаа. Тэр нь болохоор 8 байт хэмжээтэй. Boolean 1 байт, void 1 байт гэх мэт. Өнөөдөр бид нэр бол өнөөдөр хүртэл data type дандаа нэг утга хадгалж ирсэн. Одоо жишээлбэл int тэнцүү int за миний насгч my за юу гэдэг number ямар нэгэн number 902-с харин array гэдэг зүйл болохоор чамд олон утгыг нэг одоо зүйл дээр олон тоог нэг юм дээр хадгалах боломжийг олгодог байгаа. Одоо нэг variable дээр. Тэгэхээр одоо бид нэр одоо би яг юу гэж хэлэх гээд байна гэдгийг одоо би таахад үзүүлээ. Энийг тэр зэрэг яагаад доошлуулад screencast зайч энийг сэвлээд гаргачих. Хэрвээ чи миний хамгийн ихэнд харсан бол array гэж юу вэ гэдэг энэ зүйлийг гаргасан байгаа. Энийг би бас зориудаар ингэж харуулсан. Хэрвээ чи энэ зургийг харах юм бол дөрвөлжин одоо нэг үсэг тус бүр нэг тустай зайтай ингэж орцсон байгаа. Хэрвээ бид компьютер дээр одоо датагаа хадгалах болно. Жишээлбэл би одоо 5 тоо хадгалахыг хүсэж байна гэж бодъё. Тэгэх юм бол memory гэдэг одоо ингэ хоошоо урт байгаа. Энэ бол одоо memory гэдэг хэсгэлчээ. RAM. Oops. Окей, memory. Тэгээд одоо энэ жишээлбэл би 6 байт хэмжээ одоо 6 ширхэг байт хэмжээтэй одоо data type ямар нэгэн зүйл би хадгалахыг хүслээ гэж бодъё. Тэгэх юм бол би за зураг харандаа болоод тийш. Alright. Хитрхи бүдүүн байна. Хэмжээ окей. 1 2 3 4 5 6 одоо энэ memory address энэ бол хаад ингэ тийш урагшаага ийшээ бас memory байгаа. Бид нэр ямар нэгэн газар одоо хадгалах гэж байгаа. Тэг хоошоо юмнуудаас байгаа. Энд бид нэр ихний тоогоо хадгална. Тэрнийг би тав одоо бидний утга бол улаан өнгөтэй гэж бодчих. Эхнийхээ утгыг хадгалаад, хоёр дахь утгаа хадгалаад, гурав дахь утгаа хадгалаад, дөрөв дахь утгаа хадгалаад, тав дахь утгаа хадгалаад, зургаан дахь утгаа хадгалсан. Гэхдээ юу гэдэг нь бол memory маань бол зөвхөн ингээд бол дуусаагүй. Өмнө нь бас урагшаага зөндөө memory байгаа. Өөр бидний бус хадгалсан зүйл хоошоогоо бас хадгалсан зүйлсүүд байгаа. Зөндөө memory. Тэгэхээр бид нэр хамгийн эхлээд memory-га одоо би 6 ширхэг датагаа хаана хадгалсан бэ? Үүнийгээ мэдэх хэрэгтэй. Энэ memory address одоо энэ шилүүд энийг 50 гэж бодчих. Би одоо маус шилааг лаптоп дээр бичиж байгаа болохоор амар хэцүү мэдрэн шилж. За 50. Тэгээд 50 дахь memory address одоо 51 дахь, 52 дахь, 53 дахь, 54 дахь, 55 дахь гэдэг одоо ингээд бид нэр хадгалсан байгаа гэсэн үг memory-га.
Одоо яг энэ зураг дээр харахад бол арай гээд үсэг. Хэрвээ бид нар бодох юм бол бид нар одоо Hello World гэдэг хамгийн ихтэй параметр бичсэн. Hello World гэдэг одоо 6 үсэг маань Hello 5 үсэг space 6 World 11 тэмдэгт 11 тэмдэгт маань үндэ 11 ширхэг байт байгаа. Одоо энэ array гэж юу вэ гэдэг энэ space гэдэг нь хоосон зай хүртэл эдгээр маань хүртэл байт хэмжээ те. Memory дээр хадгалагдтал бол. Тэгэхээр одоо бацаад код руу оръё. Array гэдэг зүйлийн syntax нь юу вэ гэх юм бол syntax өгүүлбэр зөв. Бидний ихтэй ямар data type хадгалах гэдэг юм бэ? Түүнийхээ төрлийг бичнэ. Энэ удаад би бол int гэсэн байна. Тэгээд variable-ийнхаа нэрийг бичээд араас нь дөрвөлжин зүйл, дөрвөлжин square bracket гэж нэрлэдэг. Дөрвөлжин alt. Энэ дотор чи хичнээн элемент одоо хичнээн одоо array гэдэг нь одоо харах юм бол юм дараас нь араас зурсан юм одоо memory address гэсэн үг. Одоо энэ дээр чи хичнээн integer одоо number гэдэг энэ variable хадгалахыг хүсэж байна гэсэн үг. Түүнийхээ тоог бичнэ. Би одоо 5 хичээ. Тэгэх юм бол араас нь тэгээд юу ч гэсэн ихтэй 5 гээд. Одоо энэ тохиолдолд бол за яг тэнцүү утгын өгч утгын өгсөн дээр дараа нь curly bracket гэж нэрлэдэг. Энэ дахир хаалт бид нэр scope гэдэг хичээл дээр үзчихсэн. Curly bracket. Энэ дотор бид нэр 5 ширхэг одоо integer number-ийнхаа утгыг бичнэ. Тэгвэл түүнийг таслалаар заагалж 5 ширхэг элемент ээ. Жишээлбэл би 1 2 3 3 2 1 5 5 5 4 4 4 18 18 дунд нь таслал тавьсан. Одоо энэ бол бидний арай 5 элементтэй. Тэгээд уучныхаа сайн азуулах printf удахгүй бид нэр printf гэдэг функшн илүү дэлгэрэнгүй үзэх болно. Одоо энэ дээр би number 1 тэнцүү одоо энд бол ямар нэгэн бидний number авах хэрэгтэй percentage d гэдэг нь болохоор энэ digit гэсэн үг. Одоо энд бол артлынх нь зөвд бол тоо шүү. Одоо энэ бол формат дараа нэг printf гэдэг нь бол print format гэсэн функшн. Энэ string-ийг одоо энийг бол энэ текстийг форматлаад миний өгсөн зүйлийг солиод тоогоор солиод биччихгээл гэсэн үг. Одоо артлт бид нэр тэр зүйл өгнө. Number. Одоо бид нэр number нэгт одоо элементийг select хийж авах. Тэгэхэд бол яах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгэхээр бид нэр дахиад дөрвөлжин хаалтаа бичээд square bracket. Одоо бид нэр main function гэдэг эхлээд бичдэг. Int args char arg эдгээр параметр ихт болгондоо өгнө гэж чиж байгаа. Одоо үүнийг харах юм бол энэ маань arg гэдэг маань array байна. Энэ талаар бид нэр дараагийн хичээлүүдээр үзнэ. Одоо бол хараад ойлгож хэлж байгаа гэж бодож байна. Арай энэ зүйл маань арай харагдаж танигдаж. Тэгэхээр бид нэр хамгийн эхлээд элементийн select гэдэг бид нэр эдгээр index гэдэг зүйлийг ашиглах хэрэгтэй байна. Index гэдэг нь болохоор эдний дис дугаар гэсэн үг. Одоо C++ параметр маань биднэрт автоматар энийг бидний өмнөөс индекслээд өгчнө. Тэгвэл компьютер тоолохдоо 0-оос эхэлж тоолдог. Тэгэхээр хамгийн ихний элемент маань болохоор 0, индекс нь 0, индекс 1, индекс 2, индекс 3, индекс 4 гэсэн үг. Хэрвээ чи санаж байгаа бол миний видеонууд YouTube видеонууд ихтэй дандаа одоо C++ гэдэг хамгийн ихний хичээл маань C++ 0 гэсэн байсан. 0-оос эхэлж тоолдог. Computer scientist, компьютерийн инженерийн ухааны хүмүүс бүгд энэ бол 0-оос эхэлж тоолно. Заашсан одоо энэ дээр харъя. Тэгээд би энэ дээр артланаас new line гэж нэмэх юм артчих. New line гэсэн үг нь \n одоо энэ бол энэ маань болохоор юу гэсэн үг вэ гэхээр бидний параметр одоо яг энэ дараа нь ажлуудаа тарахад дараагийн мөрдлөг ороо гэсэн үг. Энэ ч энэ бичгүүгээр нэг хараад одоо эхлээд 0 энэ маань болохоор одоо 0 дахь индекс хамгийн ихний индекс нь бол компьютероор тоолохдоо 0-оос эхэлж тоолно. Энэ элементийг бид нэр select хийдэг өгөө гэсэн. Number 1 хэрвээ бидний одоо параметр зөв ажиллах юм бол number 1 тэнцүү 123 гэж энэ гарч ирнэ гэсэн үг. G++ min C -o array. Oopsie. What's wrong?
Сэвлэхэ мартчих. Окей. Одоо харах юм бол number 1 тэнцүү 123 гэдэг. Одоо энэ маань шууд үргэлжлээд араас нь миний терминал шууд үргэлжлээ гараад ирж байна. Тэгэхээр бид нар юуныг хэсэх байгаад just би new line гэж энэ backslash n гэдэг юм байна. Тэгэхээр enter гэсэн үг. Ер нь дараагийн шинэ мөрдөө ороод гэсэн үг. Орчуулал. Дахиад compile array number. Одоо энэ маань эхний элемент select чинь. Заримдаа бид нэр элементүүдээ одоо бүгдийг нь 0 утга өгөхийг хүснэ. Юу ч гэсэн утгыг өгөхгүй бол юу болох вэ гэдгийг харъя. Number гэдэг. Хамгийн ихний элемент биднэрт одоо select-лээд өгөө гэж хэлнэ. Амар тоо гарч иж. Энэ маань болохоор параметр эхлэх болгондоо бол memory address маань шинэ параметр эхлэх болгондоо бол өөр memory address-аас эхэлж байгаа. Эндээс хаана газраас memory-гийн үйлдэл систем бол тэрний бидний өмнөөс зохицуулаад өчөж байгаа. Тэгэд хамгийн сүүлд array гэдэг эхлэхэд яг бид нэр энэ одоо memory address эндээс эхэлнэ гэсэн. Энд хамгийн сүүлд ямар memory дээр ямар тоонууд байсан бэ? Тэр тоо маань гарч иж байна гэсэн. Яг тэгэхээр бид нэр энд утгыг нөгөөгөө. Тийм учраас хамгийн сүүлд memory address одоо энэ бол ийм тоо байсан байна гэж. Одоо дэвтлэх энийг би 2 3 4 5 copy paste 2 3 4 5 4 3 2 1 2 3 4 Одоо энэ тохиолдолд юу болох харъя. Дахиад memory address дээр хамгийн сүүлд одоо эхний memory address дээр бол энэ тав байсан байна. Дараа нь энэ байсан байна, энэ байсан байна, энэ байсан байна. Энэ параметр бол яг амьдрал дээр бол ийм бол маш муу хэрэг яг ингэж параметр бичих нь бол чи ямар хамгийн сүүлд байсан зүйлийг ашиглаж. Тэгэхээр чи заримдаа бүгдээр ингийн нойлохыг хүснэ. Одоо тэрнийг initialize гэж ярьдаг одоо defining гэдээ бид нар бас ярьж байна. Тэгэхдээ би бүх утгыг одоо нойлохыг хүсэж байна гэхээр яах вэ гэх юм бол чи энэ дотор ганц утга тавиад одоо таслалаар би ямар ч юм одоо тасал тавьж одоо ямар ч юу тавиагүй элементүүдийн одоо утгыг өгөөгүй би зүгээр curly bracket гэдэг одоо энэ тахир хаалт дотор 0 гэж бичсэн. Энэ тохиолдолд яах вэ гэхээр бүх number-ыг маань бүгдээрэнд нь C++ маань одоо бидний өмнөөс юу хийж өгөх вэ гэхээр жишээлбэл number 0 тэнцүү 0 number 1 тэнцүү 0, number 2 тэнцүү 0, number 3 тэнцүү 0, number 4 тэнцүү бүгдээр нэг 0-дод бидний өмнөөс хийгдэх чинь гэсэн. Яг энэ зүйлийг одоо background-д автоматар хийж байгаа гэсэн. Энэ тэмдэглэгээ маань болохоор за тэгээ одоо параметр ажиллаад харъя. Compile одоо бол number 1 2 3 4 бүгдээрээ 0 аа гэж байна. Энэ зүйлийг бид нэр хамгийн их одоо элбэг ашигладаг энэ зүйл юу гэх юм бол бид нэр текст бичгтээ ашиглаж байгаа. Одоо яг энэ текстүүд маань өмнөдөө char одоо жишээлбэл би энд нэрээ бичээ. Char element одоо эдгээр бол int гэсэн энэ маань 5 int маань болохоор 1 int маань бол хэрвээ бодоод математик жоохон бодоод үзэх юм бол int гэдэг маань 4 байт хэмжээтэй. 4-ийн өрчин 5 тэнцүү memory дээр 20 байт хэмжээтэй хадгалагдаж байсан гэсэн үг энэ тоонод. Одоо болохоор би 1 байт хэмжээтэй 6 ширхэг элемент хадгалахыг хүсэж байна. Тэр маань болохоор 1 байт хэмжээтэй болохын тулд бид нэр char гэдэг одоо юу гав? Data type char тэгээд name 6 одоо character гэхдээ бид нэр single quotation mark гэж энийг тавьдаг. Бид нэр энэ текст бичгтээ double quotation mark тавьжсэн. Энэ double quotation mark маань юу гэсэн үг вэ гэхээр энэ зүйл бол array string одоо character array гэсэн үг. Одоо эдгээр бол тус single character болохоор single quotation mark нь болохоор энэ бол char одоо нэг char шүү гэсэн одоо character үсэг тэмдэгт. Тэр би ингэ G тэгээд тасал тавиад F O одоо memory дээр бол одоо эхний 5 элемент маань болохоор 5 ширхэг character гэсэн үг. Яг тэр бидний character гэсэн J E F O одоо бид нэр 6 дахь character тэрхийд бол бид нэр энд 0 byte гэж нэрлэдэг 0 byte хэмжээ. Одоо энэ маань одоо 0 гэсэн утгыг яагаад би нэг гэж байгаа үед одоо харуулъя. Тэгэхээр арай ойлгомжтой байх. Number тэнцүү 8
Одоо эдгээр number дахиад биш болсон. Character 6, index 5. Одоо би энэ digit гэдэг нь хэвээр нүдэ чинь 5 гэдэг юм. Тэгээд харъя. Одоо энэ 106 гэж гарч ирнэ. Хэрвээ харах юм бол G гэдэг үсэг маань жижигхэн G гэдэг үсэг маань 106 гэсэн 5 байх нь яг memory дээр одоо яг компьютер дээр бол одоо яг компьютер CPU ойлгоход бүх зүйлийг тоо. Тэнд бол ямар ч үсэг гэж мэдэхгүй. Компьютер бол үсэг гэдэг ойлголтод хүндээ байхгүй. Үсэг гэдэг бол хүмүүс биднэрт ашигладаг зүйл. Бүх зүйл бол тоо. Компьютер маань болохоор G гэдэг үсэг бол 106. E гэдэг үсэг бол 101. Дараа нь дахиад E гэдэг үсэг дахиад 101. F гэдэг бол 102. O гэдэг бол 111. Тэгээ дараа нь 0 гэсэн байна. Хэрвээ би энд үүнийгээ төр зэрэг арилгаад A B C C D E F одоо англи хэлний үсгийн дараалал би энэ биччихлээ. Тэгээ параметрлыг нь харъя. A гэдэг маань 97, B гэдэг маань 98. Одоо энэ яг үсгийн дараалалаар энэ тоо маань нэмэгдээд царж байгаа. 97, 98, 99, 100, 101, 102 гэдэг маань A, B, C, D, E, F гэсэн үг ээ. Компьютер дээр бол одоо эднийг би бүгдийн том үсэг болгочих. Окей. Одоо юу болох вэ? Том A гэдэг үсэг хэд вэ гэх юм бол том A бол 65, том B бол 66, том C бол 67, 68. Энэ үсгнүүд маань хадаад цаагаа харж байгаа. Хэрэв бид нэрийг энэ тооноо тавья. Одоо энэ бол 0 гэсэн тоо биш, энэ character үсэг. Одоо энэ тоонууд компьютер дээр хэд гэсэн memory одоо хэд гэсэн тоонууд юм бэ арталтаа гэх юм бол компьютер бодохдоо 0 гэдэг тоо үсэг бол 48, 1 гэдэг үсэг бол одоо эдгээр бол үсэг, яг жинхэнэ тоо бол биш. Одоо яг энэ character 1 гэдэг энэ бичсэнтэй адилхан гэсэн үг. Энэ маань 49, 50, 51, 52, 53. Яагаад би энийг 0 гэдгийг тавьсан бэ гэдгийг одоо үзүүлье. Одоо би энэ character гэдэг болоод одоо энэ форматыг нь би S-гээр сэлчээ. S гэдэг маань болохоор string гэдэг нь юу гэсэн үг вэ? Text гэсэн үг. Одоо араасаа цуврсан арай үсгнүүдээ гэсэн үг. Одоо бид нэг энэ зүрх яарсан бол одоо энэ маань string гэсэн үг үндэ. Араасаа цуврсан character. За одоо энд би name гэдэг үүнийгээ паслчих. Character нэг биш. Одоо энд бол name тэнцүү. Name бол G4. Яагаад энэ би хамгийн сүүлд 0 гэдгийг тавьсан бэ гэдэг. Одоо энийг тавихгүй бол юу болохыг харъя. Ингээд арилгачих. Alright. За жишээлбэл би энэ зориудаар 6 юу би G4 гэдэг G4 гэдэг үг маань одоо 5 үсэгтэй харж байгаа. Би энийг 5 гэж тавьчих. Тэгээ 5 элементийн J, E, F, O ингээд өгчвөл одоо програм нь юу гэж ойлгох вэ? C програм нь юу болохыг одоо харъя. Still working зөв ажилласан гэдэг. Уул нь би ийм зүйл болохгүй байх гэж найдсан. Яагаад ийм болж байгаа харъя. Дөрөв. Энэ тохиолдолд compile хийх нэ. Хэтэрхий олон байна л гэж байна. 5. Уул нь би бол арай өөр юм болно гэж төсөөлжсэн. Гэхдээ энэ яг миний бодсон шиг болсонгүй.
name the size of name 5 элемент. Сонирхолтой юм аа. Бид нар тэгвэл одоо би энд юу яачин? Индекс маань бол одоо энэ 4 гэж байх хэвээр хамгийн сүүлд яагаад тэгэхээр индекс 0-оос тодод 0 1 2 3 4 би энд 0-оор 5 гэж бичиж одоо алдаа гаргах гэдэг гэсэн үг. 5 дахь одоо яг энэний ард мемори дээр юу вэ? Би түүнийг харахыг хүсэж байна. 0 тэгвэл би одоо энд name тэнцүү 5 дараагийн элемент энэ гэсэн үг. Өөр нэг характер тавьчих. Дахиад G4 би одоо өөрөөр хэлбэл энэ доор харах юм бол GEF2 өвтэй би одоо G4 гэж гаргах гэж байна гэсэн үг. Тэгээд paramount compile одоо юу болсон бэ гэсэн чинь ардталтны юм хачин тэмдэг гарч иж байна. Яагаад тэгэхээр энэ printf гэдэг function маань хамгийн сүүлд энэ string-ийг хаана дууссан бэ гэдэг мэдхийг 0 byte одоо 0 byte гэж ярьдаг. Тэрүүгээр мэддэг. Одоо хамгийн ард 0 гэж гарч ирэх юм бол энийг таслана гэсэн. Окей, string-ийг дуусаа. Одоо энэ текст бол дуусаа гэж. Ерөө би тэр хамгийн сүүлд 0 байсныг нь би зориудаар өөв гэж дарцсан. Тэнгүүд үргэлжлүүлээд одоо энэ memory address-аас үргэлжлүүлээд printf гэдэг function маань хайгаад эхэлж байгаа гэсэн. 0 byte 0 byte 0 byte гэж хайсараад тэгээд ардталт нь энэ замраагүй memory даатгалж ирсэн юу гэсэн мэдэхгүй. Тэр зүйлсийг маань одоо энэ терминал маань ойлгохгүй хачаачин тэмдэгтүүд гаргаж ирж байна. Тэгэхээр чи энэ array гэдэг зүйлтэй харьцагтай бас болгоомжтой харьцах хэрэгтэй гэсэн. Яагаад гэвэл чи memory-гоос хадуур авчиж мэдэн тэгэх юм бол параметр чинь гацаад different бодоо болно, аюул болно, муу зүйл чи үнийг хүсэхгүй байгаа. Одоо би жишээлбэл J гэдэг би энэ дунд нь 0 гэж тавьчих. Тэгвэл юу болохыг харъя. Тэгээд артлын 0-ыг мэдээж арилгах хэрэгтэй. Тэгэхгүй бол компьютер маань гомдлоод байна. Энэ 5 гэсэн чи 6 элемент тавьчихсан байна л гэж. Окей. Одоо compile. Одоо яагаад тэгэхээр J E тэгээд 0 byte харангуудаа printf гэдэг function маань дуусчлаа гэсэн. Окей, энэ string дуусаа. За үүгээр миний өнөөдрийн хичээл дууслаа. Чамд таалагдсан байх гэж найдаж байна. Хэрвээ чи юмд асуулт байвал доор комент ч тавиарай. Тэгээд видеог минь үзсэнд баярлалаа. Дараагийн хичээлээр уулзлаа баяр та.